За машина 100 хурдталтан цэнгэлсэн. Одоо нэг 91 өвмөвтэй явж байна уу да. За бензин нэг 137 км явах үлдсэн байгаа даа. Тэгээд надаас нөгөө танктай хүмүүс бас асуугаад байна. Бас өөр бас хүмүүс ер нь хотод наадах чинь яг ямар гормоор яваад байгаа юм. Ер нь ихэвчлэн ийм гормоор яваад байна. Одоо Eco Heavy HEV гэдэг. За хибрид горим дээр явж байгаа гэсэн. Ер нь 3 горимтой танк 324-т чинь EV гэдэг. Одоо 100% цахилгаан. За Heavy гэдэг одоо энэ хибрид буюу бензин цахилгаан хосолсон. За Smart гэдэг тасралтгүй бензин ажиллаад батарейгаа цэнэглээ явуулна гэсэн үг. За би бол ихэвчлэн одоо энэ Heavy горим дээр нь буюу хибрид горим дээр нь хотод явдаг, Eco дээр нь тавьчаад. За тэгээ яг энэ үед моторын ажиллагаа нь ингэж ажиллаад байгаа харагдана. Надад нөгөө батарейгаар явах юм хангалттай батарей цэнэгтэй байх юм бол ер нь бол дан батарейгаараа явчихна. Тэг ямар үед бензин мотор асах юм хэр одоо энэ ингээд хянах дээр анзаарч байна уу, харагдаж байна уу, харагдахгүй байна камер дээр. Одоо ингээд явж явах тааз гişгэд явж явах моторын эргэлт RPM тэнд 0 хэвээрээ байгаад байгаа байхгүй. Одоо ингээд 36 37 ингээд хурд нэмэгдээд хаазаа нэмээ явахт. Ингээд тэг эргэлт буюу одоо нөгөө үндсэн хөдөлгүүр бол ерөөс ажиллахгүй байгаа юм. Хоёр нь турбо хөдөлгүүр нь. Шаардлагатай үед буюу огцом ингээд нөгөө хурд авах гээд яг гიშх үед мотор орж ирнэ. За эсвэл юм өксөрөө өдмөд гинт зогсож байгаад огцом энэ төр хөдлөх яг нэг тийм огцом хүч шаардсан үед яг л үүрэн ер нь бол шууд асаал орж ирэл хүчээ нэмээ явчихж байгаа. За бусдаар бол яг ингээл ёнгнол нэг хибрид машин дуурдаг шүү дээ. Яг тэр дуурал одоо ингээл смарт дээр мэдээж тасралтгүй батарейгаа цэнэглээд явчихна. Одоо шууд смарт руу шилжүүлэнгүүт хөдөлгөөрөө асаал шууд цэнэглээ явчихна. Би дээрээ бол доошогоо бараг 5 бараг 1 хөвчлөө хүртэл нь ер нь бол тасралтгүй шууд 100% цахилгаанаараа явсаар агаад батарейгаа дуусгах юм байлээ. За тэгэнгүүтээ тэнцэнэ мэдээж дунд нь бас огцом гიშгэнгүүт ялгаагүй бас хөдөлгөөрөөс асаадсан шүү. Хот дотор бол тэгэл нэг иймэрхүү байдлаар цэнэглээд унаад байвал яг хангалттай гоё. Ойр зургийн хэрэглээнд бол нэг 50-60 км явал цэнэглээд байвал ер нь бол дажгүй гоё шүү. За өөр энэ төр ч одоо гоё юмнууд нь за болсон те саунд систем бол өстой үнэхээр гоё саунд системтэй сабвуфер энэ төр нь бол өстой маш гоё ажилдаг. Тэгэд эн чинь өөрөө нөгөө GWM-ийн хөгжүүлдэг Infinity билүү дээ саунд системтэй. Дууралт бол өстой үнэхээр тасархаа. Зуу болтлон тултлан чангалахад ямар ч нөгөө царгаа маргаа юм юу чичиргээ энэ төр өрөөсөө байхгүй саунд систем бол аягүй гоё таалагдаад байт юм аа. За тэгээд салон бол мэдээж ингээд тэр чигээр гэрэлтэй тойроод энэ зураас нь лед гэрэлтэй. Гэрлийг бол эндээс бол одоо хөрснээрээ өөрчилж болно. Одоо бол би зүгээр улаан дээр нь тавьчихсан. Тэний чи нөгөө мультиколор гэдэг ороод ингээд ухаалаг энэ төрөөр ингээд бүх төрлөөр нь асаарч болж байгаа хөөхгүй. Ингээд тойрол арын суудал хоёр хаалга гуртлын энэ хэсэг дээр ингээд би өөр зүгээр улаан өнгөх гоё харагдаад айгу тод тусаадсан байхгүй. За ягаанаар бол асцсан байгаа даа. За энийг зүгээр улаанаар нь тавьчих. Салонд бол гэрэл байна. За тэгээд үндсэн дэлгэцэн дээр бол яг ойр зургийн бүх аппликейшнууд ингээд бүгд байгаа. YouTube, Google тэгэл ингээд ороод интернет холбоод шууд явчих болно. За үндсэн хянах урд одоо яг энэ миний камер дээр харагдаж байгаа энэ хянахыг бол 3 төрлөөр сольж болно. За одоо яг байгаа ингээд моторын эргэлт харагдаж байгаа энэ талд хөдөлгүүр нэг хурдны юу энэ төр ингэж харагдаж байгаа горим. Тэгээд голдоо энэ тэнхлэхний зураг моргийн төр ажиллаж байгаа нь бол оффроуд горим буюу одоо оффроуд гэдэг дээрээ тавьцсан яваад байна. Энэ цаана нөгөө хотын замын хөдөлгөөн дээрх одоо нөгөө бүх автомашинуудын байрлал ингээд нөгөө замын цагаан зураас мураасыг бас мэдрээд ингээд харуулцдаг ийм бас горим байгаад байгаа байхгүй. За ийм бас байна. Дахиад нэг map бас байрлуулдаг. Энэ дээрээсээ map гарангуй тийшээгээ map шийдчихдэг. Гэхдээ энэ map нөгөө заавал GWM-ийн юм аккаунтаар бас нэвтэрч орчоод би бол энийг нь бол ашиглаж мэдэхгүй байгаа. Тэгээд ингээд ер нь нэг бариад явхад бол эрнэх гоё өрүүлний хүч олооны хүрд энэ төр бол нэг тийм арьс бол маш гоё юм зөөлөх нэг тийм цаанаал нэг юм гоё байгаад байгаа. За тэгээд энэ суудлын бүрээс хийц энэ чинь одоо Napa гэдэг арьс болоод л та маш өндөр чанарын Napa арьс. За тэгээд хөрн хална. За өрүүл бас адилхан хаална хөрнө. За шилмэл ингээд бус бүх юмудаас хоёр талын толгомол хаална хөрнө гэдэг ингээд бүгд байна. За дэлгэцэн дээр мэдээж ойр зургийн бүх юмнуудаа заачин далайн төвшнөөс дээс орчны даралт
За урд дийлэгцэн дээр дугууны хідэн градус дээр байгаа хэрэглэлтийн нөгөө өнцөг бүгдийг гаргачихна. За өөр хянах дээрээс нь харж болох юм. За гормон харж байна. За одоогийн байдлаар нэг 1185 км явцсан. Эндээс бол бүх бас датагаа сольчихно. Энэ дээр нь ингээд ойр зүрийн жижиг сажиг бас дата мэдээлэлүүд гараад яваад байгаа. За энд нэг юм жижигхэн хайрцагтай. За дээд таазыг хараа миний машины дотор салоныг харчаад хүмүүс чинь тааза алкантра хар маргой болгооч гэдэгсэн. Тийм болоод бас амар харагдах бах те онгоолгол тас харагтай. Бас нэг тийм жоохон цэлгэр байхгүй бол болдгүй юм байна юм. За өөр та хэдтэй юугийн сонирхол гэж бодож илээ. За дээдлийн LED барныхаа удирдлагыг энэ доор хийцэн. Энэ чулууны өртний доор. Энэ 3 янзаар асан цагаан, шар, улаан гэдэг. Тэг хүрээ нь бол подор дээр улаан шараар асан. За энэ дээр бол мэдээж флаш шантраар ингээ видео кино бол бүгдийг хуулаад тавингууд бол ямар ч асуудалгүй дэлгэцээрээ бүгдийг тоглоулаа явуулчихна. За Starlink-тэй бол харин гоё яваад байгаа юм да. Starlink-ээ шууд холбоол энэ дээрээс бүх юм үзнэ ерөөс дата мата. Таллаас нь бүх байдлуудыг нь оффроуд горим дээр бас хараа явчихна. Ингээд бүх дугуйнууд дээр мэдрэгчтэй бүгд температураа заана. Тэгээд даралтаа бас заагаад харуулчихна. Яг ухаалаг системүүдээс нь бол мэдээж яг нөгөө замын хөдөлгөөнд ингээд яг гоё оролцоод өөрийгөө автомат жолоодох ухаалаг систем бол яг энэ T-гийн 26 оны одоо яг эхний одоо загвар дээр бол нөгөө лидар байхгүй болохоор сайн өгчөөгөө. Гэхдээ нөгөө стандарт байдаг машин дагах цагаан зураас мэдрээд буцааж өрүүлэн тэр ингэж хариулдаг системүүд бол тэгээ автомат тоормс энэ тэрэгээд ингээд бүх юм бол байгаа. За сая сүүл шинжлэгдсэн нөгөө нэг загварууд дээр бол дээрээ бүр тусдаа лидар гэдэг ингээд том камертай хойд бүх талаа хараад ингээд яг бүрэн одоо ингээд миний шаардлагагүйгээр бол жолоогоо хотын хөдөлгөөнд бол оролцоод явахаар хөгжсөн. За энэний хувьд бол яг тэртэл нь бол тэр хөгжөөгүй. За тэр бол тийм байна. За өөр чин гоё юмнууд юу гэдэг лээ. Хятад машины үндсэн хийцлэл, салооны хийц ялангуяа тэр дунд одоо ингээд суугаад явах нэг юм чимээгүй байдал гоё заяа тэр нь. Би ингээд яг гоо би ч одоо тэгээ та нартай ялгаагүй дээ. Нэг 2-3 жилийн өмнө энэ танк манкны зураг мураг авч эхлэегүй танк гэж машин мэдэхгүй байх үед яг BYD-г бол мэднэ. Дэлхийн нөгөө цахилгаан машинаараа Tesla-тай өрсөлдөд байдаг гэдэг байсан. Гэтэ мэдээж тухайн үед л надад машинууд үнэтэй санагддаг байсан. Бас л ялгаагүй л нөгөө массын нийт монголчуудынхаа зангаар машин гэл нэг 9 шидэл юмнууд байгаа шүү дээ. Том нэг автомашин бусд брэндүүдийн зардаг газрын ярьдаг маркетинг бол одоо ингээл те ламбаар даахгүй буцаа зарагдахгүй хоёр дахь хэрэглэх зах зээл гэж байхгүй. Манад бол танигдах болоогүй энэ гэл. За бас л ялгаагүй л тийм л бодолтой байсан. Тэр бол угаасаа ойлгомжтой үнэн. Тэгээд тэглээгээд одоо хэрэглэхгүй байлтай биш. Угаасаа яг над нэг давуу тал гарсан манай одонгийн дүүнэртэйгээ энэ машины Монголд таниулах маркетингийн ажил дээр нь урт хугацааны хамтарч ажиллах боломж гарч ирээд энэ машин дээр бол сүүлийн 2-3 жил ингээд хамтарч ажиллаад энийг хамт явж тестлээ. Яваад үзэхэд бол ер нь үнэхээр гоё юм байна. За би ер нь энэ машиныг бол авч унах цаг нь болцсон юм байна гэдэг 2-3 сарын өмнө шийдээд тэгээд яг л энэ цаг үед энэ машиныг авч унаад энэ машинаас авч болох гоё мэдрэмжүүдээ бүгдийг ингээд аваад явж байгаа нөрөө амар гоё. Тэгэхгүй бол одоо ингээд яг хоцрох гээд байгаа байхгүй юу? Тэгээд яг танк Leopard гэдэг энэ машинуудын хувьд бол үнэхээр бэстэй манайхаа. Энэ салооны энэ хөдөлгөөнгүй байдал, энэ голын энэ хөдөлгөөнгүй байдал, энэ хайр цэгний хөдөлгөөнгүй энэ минст амар юм бариу онгож хаагдсан шүү дээ. Тэгээд ямар ч юм нөгөө юм үл ялэг хөдөлгөөнч байхгүй. За тэгээд ингээд нөгөө тэр жигнөр ойр зургийн юм юм дээр явахаар хэвээр юм амар гоё чив чимээгүй цул мэдрэмжийг өгнө. Юу ч дуурахгүй. Зөөр хойд багажин ч байгаа ачаал дуурна. Тэгэхэр хүн өөрөө ингээд машинаас авч болох нөгөө мэдрэмж капн ингээд амар гоё санагдаад байгаа байхгүй. Тэгэл өмнө зөндөл шин Toyota-гийн яг өөрийнхөө хэмжээнд бас боломжоор аваад унжлээсэн шинэ машинууд одоо ши RAV4 гэхэд шинийг аваад унсан Chrome Glugger гээл бас нэг 180-90 сая мөнгөтэй машин аваад унжлээсэн. Гэтэл нэг юм чагнаад сонсоод байдаг юм дуурайж байгаа нь ингээд хүмүүст ингээд одоо төвхтэй санагдаад байдаг хүмүүст бол амар хэцүү.
Одоо би ч яг тийм төрлийн хүн байхгүй ингээд нэг чимээгүй явах дуртай өөрөө амар гоё юм. Ялангуяа нуган жидэлж байгаа машин тэрэгнээс ингээд дуу гарахгүй байх нь өөрөө айгу гоё санагдаад байт. Чив ч юм уу. Тэгээд хүн амт орж ирээ суугаад ингээд явхад вау ямар гоё юм бэ. Ямар гоё ингээд цэвэрхэн чив чимээгүй машин бэ гэдэг. За би бол мэдээж маш цэвэрхэн унахыг хичээдэг. Энтэнд аялж маялал явахад заавархад хальт цаг байх юм бол бүх юмудаа цэвэрлждэг. Яах вэ? Хятад машинууд орж ирээд бас нэлээд танигдчихээн. Эцээцт нэг л зүйлийг ер нь энэ залуучууд бас ойлгуулах гээд байгаа та нарт заяа. Үнэхээр тийм амар үнэтэй машин аваад тэр машинаасаа ийм гоё мэдрэмжийг авч чадахгүй зүгээр нэг ийм флекс байдлаар ингээд яваад байгаа нь сонин гэхдээ яг тийм үнэтэй машин аваад тэрүүгээр ингээд амар өндөр үзүүлэлт спекийг нь ашиглаад ингээд те Монгол орнороо тойрдог ч юм уу хүсэн газараа очдог ч юм уу гэхэд бас үгүй байгаа байхгүй. Тэгэхэд зүгээр хамгийн боломжийн үнээр хямдхан одоо үнэтэй машинтай харьцуулахад нэг 100 гаруй сая төгрөгөөр тэр машинуудаасаа бүр хэд дахин илүүгээр ийм гүйцэтгэлийг одоо мэдрээсэ гэдгийг та нарт ер нь бол ойлгуулах гээд байгаа шүү дээ. Тэрнээс бол яаж ч утсан тэгэл 100-тай 20-30-тай ч тэгээ макс нэг 150 сая машиныг 600 сая 700 сая машинтай мэдээж харьцуулахад утахгүй шүү дээ. Энэ одоо шин 148 сая төгрөгийн машин. Энэ бодит байдал дээр 600 700 сая төгрөгийн машинаас илүү гүйцэтгэлийг гаргаж байна. Хэдүүлээ том машин авчаад уртрад авч чадахгүй хөвсгөл бүтэн тойрч чадахгүй бол тэгэл юу ч хэлэх втэ нэрэ те. Гэтэл зүгээр 100 гаруй сая төгрөгөөр амар гоё юм цул юунч дуурдгүй юм бат бүх эзэлтэй тэгсээр нэ явдал гоётой юм тав тухта орчин үеийн технологи бүгд шингэсэн машин авч унчаад явна гэдэг нь өөрөө юм бас амар гоё мэдрэмжийг өгөөд байгаа маа залуучуудаа. Яг хөө байдаг мөнгөөр амар үнэтэй брендийн машин авч унчаад явж чадахгүй байгаа улсуудыг харахаар инээд төрөд байгаа байхгүй. Зүгээр л 100 гаруй сая төгрөг танк авал та. Зүгээр танк ав. Эсвэл Leopard таа. Тэгээ илүү тэр 200 300 сая төгрөг мөргөөр өөр юм хийлдэ манайхаа. Яг үнэхээр бизнес хийдэг мөнгө нь хангалттай байдаг хүмүүс бол тэрийг аавн дахиад нэмээ танк аавн тий. Тэгэхгүй тэгэл хамаг мөнгө төгрөгөө юу ячаал ингэж байгаа улсуудад бол хэцүү л харагддаг. Тэгээ явчих чадахгүй машин нэвдрээл байнгын сервис хийлгээл. Тэгэл хаасайг л Toyota-гийн сервис 9 шидэл брэндүүдийн сервисэд хийлгээл зогсож шít. Энэ одоо нэг сервисэд хаан байхгүй шүү дээ. Та нар 100 эдхэн сая төгрөгийн машин хүснээр хятадын вебсайтууд руу ороод одоо юм хөгжсөн. Дуртай ямаа захиалаад аваад тоноглож байна. Одоо юу л вэ? Бүхэл юм байна нэрээ. За өнөөдрийн буу халалт манайх нэг иймэрхүүл байлаа да. Тэгэхээр дараа үргэлжлүүлээд гоё. Part 2-ыг хий. Дараа нь юу ярих вэ? Манайд бичээрэй за. Бай.